Үгийг мянга давтвал үнэн болчихдог. Ямар нэг аргаар л ялж байх юм бол ялагчийг шүүдэггүй. Хуйлдаад, хууль зөрчөөд ялж илээвэл одоо ялагчийг шүүдэггүй гэдэг одоо үзэл, хандлага сүүлийн хэдэн жил бас их ноёрхлоод. Үнд бас гүйцэтгэх өдөр ирдэг юм байна. Сонгуульд худлаа хэлээд, хууль зөрчөөд, худлаа амлаад ялцдаг. Засгийн газраа намын байгуурлаа дөрвөн бус хийгээд дарга болчдөг. Засгийн газраа үндсэн хууль зөрчөөд орхицруулцдаг. Энэ үйл явцуудыг та бүхэн анзаарч байгаа хүүхдээ. Өнөөдөр Тэмээг Ямаатай харьцуулаад Тэмээ Ямаагч одоо бол шал өөр гэж монголчууд ойлгодог шүү дээ. А гэтэл адилхан амьтныг бид нэр тийм хулгаалсан, алсан одоо юу гэдгийг. А тэгээ амьтан л нийл асуудал шүү дээ энэ чинь гэдэг. Тэмээний асуудал, Ямааны асуудал хоёр чинь шал өөр шүү дээ. Засгийн газрыг үндсэн хууль зөрчиж огцруулчаад Алтан уян засгийн газрыг ингэж огцруулсан. Эрдэнэтийн засгийн газрыг ингэж огцруулсан. Хөрөлсөх өргөдлөө өгсөн багт нь адилхан ингэж л огцруулсан шүү дээ. Тэр үндсэн хуулийн заалтууд нь шал өөр л дээ. А гэтэл үндсэн хуулийг зөрчиж огцруулчаад одоо үнэнд гүйцэгдээд бас нэг үнэн ялдаг, үнэн тогтдог. Энэ худлаа үгийг мянга давтвал үнэн болдоггүй, үнэн юм байна гэдэгс үнэнд гүйцэгдэж байна. Үндсэн хуулийн зөрчиж энэ шийдвэр гаргасан. Одоо үндсэн хуулийн гаргасан шийдвэрийг бас хэлэлцэхгүй. Үндсэн хуулийн зөрчлийн шийдвэрийг бид хэлэлцэнэ гэх ийм асуудал ярьж байгаа. Цэцэн шийдвэр албажаагүй, хүчин төгөлдөр болоогүй байхад яагаад одоо ерөнхий сайд засгийн газрын сайд гишүүнээ томилох гэдэг гэдгийг ярьж байгаа. Цэцэн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэд үндсэн хууль заацсан. Цэцэн шийдвэр их суудлаараа хуралдсан бол эцсийнх гэж заацсан. Одоо би цэцэн төгөлтөн дээрс уншаад байгаа таа хүнд. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсны хувьд түүний их суудлын хуралдаанаас үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гарсан бүх шийдвэр эцсийнх байна. Иймээс ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа үндсэн хууль нийцээгөө тухай энэхүү дүгнэлт үндсэн хуулийн цэцсийн эцсийн шийдвэр өгöd улсын их хурл энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүйгээ заасан. Одоо ямар ч одоо юу гэдгийг хэлэлцэх хуулийн хугацаа хэрэгжих хугацаа болсон болоогүй ярих шаардлага байхгүй. Ийм байдлаар л одоо олуулаа яриад ингээд үндсэн хууль руу дайраал үндсэн хуулийг буруу тайлбарлал ингээд одоо бас ялагч болно гэж бодож байвал эндүүрлээ. Ерөнхий сайд засгийн газрын гишүүнийг томилох үндсэн хууль. За, нэмж 1 минут. Ерөнхий сайд үндсэн хууль заасан бүрэн эрхийнхээ өрөөнд засгийн газрын гишүүнээ улсын хурлд танилцуулаад томилдог. Энэ эрхийг хэрэгжүүлэхгүй 24 хонлоо. Удаа дараа хойшлууллаа. Энэ чинь өөрөө улсын их хурл эсвүүлдлээр дахиад үндсэн хууль зөрчиж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ танилцуулга хийгдэж байна. Улсын их хурлаар хэлэлцэх асуудлаас нам эвслийн бүлгүүд завсарлага авдаг. Танилцуулах асуудлаар завсарлага авдаггүй. Улсын их хурлын тухай хуулийн 31-5 заасан байгаа. Ингээд дахиад мушигдаг ерөөс. Өнөөдөр сая бас бүрүүдж дарга уншлаа. Монгол Ардын намын бүлэг 10 сарын 14-нд олонх нь хуралдаад 38 гишүүн хуралдаад 36 гишүүн гарын үсгээ зураад бүлгийн дарга өөрчилсөн. Энэ асуудлыг болгон туяа даргад улсын хурд бүрүүдж даргад өгөөд уншигдахгүй танилцагдахгүй одоо удаж байна. Удаж байгаас. Бүтэн 3-7 хоног бүлэг хуралдааг улсын төсвийн асуудал, өвлжилтийн асуудал, шатхууны асуудал, багш эмчнэрийн цалингийн асуудал гэдэг. За үг хэлээ.